За ер нь өнөөдрийн сетап нэг иймэрхүү байдалтай бэлэн болсон байгаа. Ингээд өөрийгөө борооноос хамгаалж чинь, хоносоо салхинаас хамгаалж чинь. Tem Overland. За сайн бацхан уу, Tem Overland-ийн Tem байна. Өнөөдөр бүгдээрээ дахиад нэг bushcraft хийж үзье. Өнөөдөр бид ихтэй арай том устай явж байгаа. Бусдаар бол яг цүнхтэйгээ. Тэгээ нөгөө өмнөх дугаар дээр буусан газраа очиод тэндээ өшөө гой гой юмнууд хий гэж бодлоо. Хамтаагаараа. За үлдээсэн газар маань ямархуу нөхцөлтэй бүгдээрээ харцгаая. За тэгжээс юуны цүнхний тогтоогч маань бол байж гин. За тэгээ ормоноос яг гоё бүтнээрээ байж гин. За гал хийжсэн юм маань ч гэсэн ер нь их давгүй шүү. За энд хамгийн түрүүнд нөгөө өмнөх дугаараар ярьж ирсэн галны утааны хамгаалт гэх юм уу хийнэ гэжсэн. Яг тэрийг шууд хийж эхлэе гэж бодлоо. Тэгээд дараа нь галаа асаая. Өмнөх дугаар дээр бол бүр нүд бүлцэтлээ утаанд суудсан байсан. Тэгэхээр тэрийг яс хийж. Хэрэгтэй хөрөөс өхөөр авчлаа. За энэ хавьд ерөн салхины хамгаалтаа хийчихье гэж бодож байна. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр ийм шом босгоод тэгээ хажуу талд нь өвөл бие басныг хийж хоёр шом босгож жагаад урт моднууд ингээд урт нь шууд өрөө тавиад нэг энэ хэрээний өндөр болгочих гэж бодож байна. Тэгэх юм бол салхи хэрхэд яадаг ч гэсэн сууж нөгөө тал сууж байгаа нь даваа явчихна гэсэн үг. Нарт нөхөш ургацсан ба шүү дээ. Арай бүтэн улаагааг байна. Тэгтээ яадаг ч нэлээд гол. Амар их витамин байдаг гэж ойлгосон. Яг унцсан модноо нэлээд ор байна. Тэгтээ ийм өгцөн босоо мод байна. Энийг хараарай guys. Би дандаа өгцөн мод авч байгаа шүү. Дээрээ юг болцсон, өчрөг болцсон. Тэгээ энийг авъя. Өнөөдөр бэлигээ мартцсан. Тэгэхээр жоохон болгоомжтой байхгүй. Яадаг ч гэсэн иймэрхүү моднууд аваад талгаагүй байна. За иймэрхүү моднуудаар сайн ажигламаар юм шүү. Холоос харсан чинь дээр ямарч мөчргөө харна. Өгцөн мод байна гэж бодоод ирээд яг тайрах гэсэн чинь ийшээ ингээ харах юм бол энэ доороо юм бургастай. Шинээр бургас юм мөчр ургаж эхэлж байна. Тэгэхээр энэ бол буцаад ургахаар мод байна гэсэн. Тэгэхээр иймэрхүү моднуудыг л авчлахгүй. Саяны явалтаар надад ерөөсөө сүх хэрэггүйсэн юм байна. Ийм мод олж ирлээ. Тэгээ энэ өмнө энд байсан энэ нөгөө сүйдрөвчин дээр ашиглаж исэн хөндрүүлэгчээ ашиглачээ гэж бодлоо. Энийг яагаад ашиглаж байгаа гэхээр одоо хийх сүйдрөвчин дээр болохоор би шууд гац хийж агаад гац зоогоод тогтоочих болох юм байна гэж бодсон. Тэгэхээр энэний хэрэггүй болчихж байгаа болохоор шууд энийг бол энэтэй хамт ашиглаад нөгөө салхины хамгаалалтаа хийчих үү. Нэг иймэрхүү хэмжээний өндөртэй хаалтууд хийчихье гэж бодож байна. Голоор нэг л хуваах юм байна. За. Тэгээ ерөнхий зорилго бол ингэж тавиад дахиад ингэж дээр нь тавиад дээшгээ нэг энэ хавцааны өндөртэй болгоно гэж үзээд байгаа байхгүй. Тэгэх юм бол урдаа салхилахад утаа нь нүрлөө ирэхгүй гэсэн. За одоо тэгээд бодоод байгаа юм маань бол нэг юм штэ. Энийг гэж тавиад дээр нь энийг тавиад тэг ингэж орчиж тавиад дахиад ингэж тавина гэсэн. Тэг ийм нэг хаалт болно гэсэн. Тэг гол нь энийг тогтоох дахиад доош нь зоох мод хэрэгтэй болно гэсэн. Тэр модыг олж ирээ. За би бас ер нь тайрах моднуудаа таад аль болох харуулад бай гэж бодсон. Одоо энэ мод бол ингэж шил таад унсаа хараад өгцөн мод байгаа шүү. Зөөр босоо. Тэр энийг тайрж аваад явахд л асуудалгүй гэж үзэж байгаа. Ийм мод асуулж ирсэн. Энэ дээрээс одоо доошоо зоох хоёр шонгоо энэ модноос гаргаад авчвал болох юм байна. Энэ модоор нөгөө багнаа хийж байгаа салхины хамгаалтынхаа тэр нэг ийм өндөртэй байхад хангалттай болох болоо гэж боддог. Тэгэхээр доошоо нэг жоохон орно гэж бодохоор за нэг энэ хавцаа юм болоо. Энэ хавар хөрөлдөж болох. Тэр нэг энэ хавар. За энэ ч тэгээд нэг хэрэглэхгүй юм чи энийг бүргшөө уртаар авчнаа. Иймэрхүү өндөр хоёр шунтаа болсон гэсэн. Одоо энийг гоё урдлыг үзүүрлээд
шам болго босгоч. Ингэж хийх хэрэгтэй юм байна шүү дээ. За ийм болчлаа. Гоё болгочлаа. Одоо нөгөө талыг нь бас хийгээд. За ингээд бас нэг юм болчих واخа. Ваа, сонсныг бодвол бүр амар гоё орчиж шүү дээ. За, нэг нь болцсон. Одоо нөгөө энэ утгатай гоё нарийнхан байсан болохоор бүр гоё сайн орж байна. Одоо энийг ийм янзын боллоо шүү дээ. За одоо энэ чи урдталт нь би модоо тавих гээд байгаа шүү дээ. Ингэж одоо цэлгээ хааж тавина гэсэн үг. Энэ ой модонд ирсэн маань тэгсэн чи ойр бас дискот ч нөхдөд байх шүү дээ. Дуун сонсогд байна. Шүүмэн хэр орох юм аа сайн мэдэх. Надад чсэн нэг хэд нөхдөд энэ зөвхтөрсөн шоодод байх шүү. Одоо энэ дэр ийм төмөр уц очирсан маа. Энэ дээр бэхэлж авахгүй бол бас унчих юм байлаа. За эхнийх баг гайгүй л үүдээ те. Хоёр дахьаас нь эхлээд бэхэлж эхлэх хэрэгтэй байхаа. Нүүр шууд бэхлээд үзье. Энэ одоо нэг үрчлээ уйд юм баг та. Бас хоо ажил. Тэгэд хоёроор нь багцлаад үзье. Хэрүүлэх юм. За. Энэ гоё болж байна бас. Тэгэхээр баг энэ хавц. Өндрийн хувьд одоо энэ ингээд 5-ыг давхарлаад тавьсан байна. Гэхдээ бас тийм хангалттай өндөр биш санагдаад байна. Тэгэхээр дахиад ийш би баг ийш нь аваад ирвэл бүр гоё болох юм байна гэж бодоод байна. Тэгэхээр дахиад нэг 2 мод дээр нь тавьчих. Тэмэл дээр 2 мод. Дахиад аваад ирлээ. Ингэж орох юм байна. Тэгээд энэ илүү өргөн. За энэ ингэж орчиж байгаа. Тэнгүүтээ шууд тэр нэг тавиад. За нэг иймэрхүү боллоо манайхаа. Дээрээ ирэл дээр ихэд нүдээ бүр бүлцэтэл утаан суусан. Энэ удааста шууд ирээд ийм хэлээ. Энэ одоо энэ 1 2 3 4 5 6 7 ширхэг мод ингээд давхарлаа тавьчихсан. Тэгэхээр одоо бол урдаас салхи үлээхэд ерөөс ямар ч асуудал байхгүй. Гал одоо 2 тал руу явна гэхээс өөдөөс үлээхэ болно гэж outdoor boys дээр бол тэгээд идэв. Тэгэхээр одоо бүгдээрээ хойноос сүдэрчээ тавьж туршаад үзье. Би өнөөдөр нэр зөндөө юм мартаад ирчихжээ. Яагаад гэсэн. Тэгээд нөгөө дээрийн үз дэвссэн гоцоос мартцсан байна. Тэгвэл шууд ийм гоё юм бас байлаа. Манай ээж өгч ийсэн хинэ санал болчтой. Тэгээд шууд энийг тавихаар ийм зөөлөвчтэй. Тэнгүүтээ бас нэвтрэлдэггүй. Тэгээд энийг өнөөдөр сандлаар ашиглаад ирээд байгаа. Өмнөх бичлэгэн дээр нөгөө сүйдрөвч хийсэн чинь энэ хоёрынхаа хооронд сүйдрөвч явуулсан ч гэсэн урагшаага юм борооны хамгаалт хаалтгүй болчиход байсан те. Тэгээд тэрийг би яаж шийдэ гэж бодсон бэхээр энэ хоёрын хооронд уяа юм тороос явуулаад сүйдрөвчээ дээгүр нь дагуулж оруулж ирээд жоохон уруу болгонгуудаа гацалчээ гэж бодод. Хойтлыг нь ч гэсэн ялгаагүй доош нь гацлаад үлдээч гэж. Тэгэх юм бол хойноос салхисан ч ямар ч асуудал байхгүй. Урталтаас бороо ороход ямар ч асуудал байхгүй. Тийм болох ч юм байна гэж. За одоо тэгээд нэга урагш нь ийш нь ингэж авчираад энэ хав руу гацалчих гэж бодод. Жохон холоостогтой гацлах юм бол зүг болох юм байна. Ингээд дотоод хойно хаалттай тэ урдаа юм сүйтрвчтэй болох юм байна. Түрүүний авчирсан маднаас энийг авч байгаа л дундуур нь тайраал гацаа ич амархан баг. Гिचээд одоо энэний урдлыг утгаар үзүүлж байна. Ийм жижигхэн мод бол амархан. Энэ арт шурлаг марлаг гэдэг юм шиг байна. Ингээд тэгээ уяага энэ арт энд нь хийчихнэ. Ингээ гац ороод уяа энд нь. Одоо гацчихна. Янз. Ингээд өөрийгөө борооноос хамгаалж чинь, хоносоо салхинаас хамгаалж чинь, галныхаа утааны хамгаалтыг бас хийцэн. Ингээ хоёр талаар нь гац татцсан. Одоо ингээд баруун унтахаар болчих жоом биш үү.
Уучлаарай дундуур нь гэлс юм хэлчихэ. Та одоо subscribe дараагаа бол энэ дотлын конопиг дараад өгөөрэй баярлалаа. За майхандаа ороод ирлээ. За майхан ч яа сүйдрөвч. Гэтэ энэ бол яг баг майхан шиг болчихлоо. Дээрээс нарнаас хааж ийн, борооноос хааж ийн, урд гал наашаага утаа нь орж ирэхгүй. Тэгээ хойноосоо салхи байхгүй. Ер нь нэлээд гоё тухтай болчихлоо. Одоо энэ дээр цагаан хоол хий гэж бодож байна. Хоолоо хийгээд идчихээ. Куприг бас хоолж. Энд та эднэр миний цүнх ер нь юу үетэй явдгийг гэж харж ирсэн байж магадгүй. Энд Купри хоол гэдэг Купри хоолны сав ийм ингээд задлаад ийм болчихдог. Тэгээ нэг талдаа усыг чинь ийм болоод нэг талд нь усыг нэг талд нь хоолыг хийчихдэг. Энэ ягаан юм бооз энийг би таад гаргаж ирээ барах юм л та. Энэ чон нохооны одоо спрей гэж өвдөө хамгаалалт гэх юм уу. Нөгөө ганцаараа ууланд явж байгаа болохоор хэрвээ одоо чон юм таарвал шууд цацдаг. Одоо монголоор нөлөөн сасгаруулагч гэдэг. За өөрийнхөө хоолыг хийхээс өмнө Куприд энд яддаг гэсэн нэг ус хийж өгöd нэг хоолыг нэгэдэг ч гэж бодож байна. Миний өнөөдрийн дугаарт нэг ч спонсор байхгүй шүү нэрэ. Би зүгээр өөрийнхөө хэрэгэлдэг давгүй гэж бодож байгаа, сайн гэж бодож байгаа юмнуудыг л таадаас давхар танилцуулаад явж байгаа. За энэ Купри хоол. Энэ хоолндоо Куприд гэдэг амар дуртай байгаа. Энэ ямар брэндийн ч мэдэхгүй. Энэ хий оруулж ирдэж мэдэхгүй. Яа тэгчээсэн. Энийг би нэг авсан ч тэр тэр ер нь бол хоол нэлээд голдог байхгүй. Нэг тоож идэхгүй. Тэгмэд одоо яг энийг харахаар ингээд амар дуртай. Тэр Cooper set. Энэ удаагийн дугаар дээр устаа нэлээх устаа авчиж бүр амар гоё байна. Санаа амар. За ингээд Cooper хаалж идэж. За, Купри хоолыг өгчлөө. Одоо өөрөө би энд түрүүн таад харж ховдын тарвас замд байхаар нагдсан. Би тэгсэн чинь нэрээ өнөөдөр бас ийм хоол авчихсан байхгүй юм. Ер нь ийм Монголын ийм бэлтгэсэн ийм хоолнуудыг бас авч үзээд хэрэглээд үзээд дээ гэж үзсэн. Энэ бас спонсорд бол ерөөсөө биш шүү. Тэгсэн чинь би юугаа марччих. Тогоогоо. Тэнгүү саяны энэ шивгааг би зөв төсөөлж байгаа шүү. Шивгааг дотортлыг авч идээд тэгээ доторл нь хоосон болонгууд тэрийг энэ нөгөө булган цаасанд ороож агаад дотор нь энийг хийгээд үзье гэж бодоод байна. За, концептийн хувьд бол болохоор санагдаад байна. Яг ийм шиг байгаа. Тэгээ энэ халбаар жоохон багт иддэгсэн шүү дээ, тэ. Энийг ингээд дотортлыг нь идээд чадхаараа идээд чадахгүйг нь тэгээд гаргаж тавьж агаад тэгээ дотор нь энэ дотор шилтэй хоол хийж үзье. За, ийм болсон. Одоо энэ дээр галаа бэлтчихэд хоол хийж үзье. За ингээд модоо бэлтчихлээ. Асны дараа ашиглах мод. Асчахт нь ашиглах гэдэг дарайл нарийнхан тэгээд яг асаах үед ашиглах гэж нэлээд нэрэлсэн юм моднууд. Сайс нэр холцсон нэлээд ингээд гоё бэлтцсэн ба өөрөө байлаа. Тэр нөө дөрвөлжлэх хийх айтах юм байлаа. Тэргээр хийж үзье гэж бодоод байгаа. Нэг алгаснаар ингээ хийчихвэл агаар дундуур нь их ордог болохоор сайн асах магадлал өндөртэй юм шиг үлээ. Ой. Гайхалтай шүү дээ. Ой, дуурайд эхэлж шүү дээ. Томоор нь энэ юм бога хийж шуналцж ерөөсөө л болохгүй. Их хөвтэйхээ ивэр өндөгтэй харьцаж байгаа юм шиг л харьцах хэрэгтэй мөлий. Наад үед бол энэ гэхдээ ямар гоё юм бэ? Над руу ерөөсөө утаа ирэхгүй шүү дээ. Гал ингэ асуумс. Та шууд харагч ирнэ цаашаа явж байгааз. Энэ хаттаг байгаа моднуудаа хажуу талд нэгэ босгоод тавьчихсан юм лээ. Нот моднуудаа гэсэн. Тэгэхээр амар гоё. Шууд ашиглахад бэлэн болчихно гэсэн. Дараа нь YouTube-ээр бичлэгүүд үзэж байгаа л сурсан юмнууд шүү. Тэрнээс би нэг амар өөрөө мэддэг ч юм уу тийм ш. Энийг бол ялангуяа яг энийг бол би Outdoor Boys-ийг үзэж байгаа сурсан. Тэгээд өөрөө яг гоё ингэж явж туршиж үзмээр санагдаадсан. Бас болдго юм байна. За ийм сав байгаа. Савч явах шивгааны хальс. Одоо энийг бүгдээрээ тоогоолгоно. Шууд энэгээр ингээд тавьчих юм бол хичнээн нойтон ч гэсэн явж байгаад явандаа ингээд доошгоо цоорч баг.
Тэгэхээр ийм тоглон цаас доогуур нь ороогоод тэгээ үзье заяа. Ингэж яагаад энийг ингээд давуулаад оруулаад өгчих гэж боддог. Стад ингэж оруулж ирээд за тэгээд дахиад нэг давхуулчих. Тэгэхэд баараг болчих واخа. За ийм гэсэн. Энд нь тохирсон байдлаар тарчаа. Одоо ингэнгүүтээ тасархаа энэ талын монголын байж шүү. За. Талын монгол энэ project спонсор ивэл болох юм шүү. За шууд усыг л амтлагчаа игээл буцалгаад удаага игээл тэгээ 15-аас 17 минут хүлээнэ гинэ. За тэгээд үзэх юм байна. Энэ дотор нь ингээд нөгөө борц явж байгаа юм шиг миний ойлгосноор. Тэгээд эндээ гоцтой юм байна. Хингийн л юм байна. За ингээд юм байна. Тэгээд таг тавиад буцлаг гэсэн байна. Зүйж жоохон хомломонд хотгий да тий. Нэрээ чиг. Чагаал ячих би бэлийг болчихъя. Бэлээ тэрс бол. Асуудал байхгүй. Тэгснээ одоо эн чинь ингэх гээд байна шүү. Таг тавиад. За юу болох нь үзье да. Тэгэж их дураараа асаагаад гал байхгүй юм чи шууд энийг удаагийн баг дээр нь шууд хийчихвэл яа тий. Заавал тустаа гэдэг юм байхгүй. Шууд ингэ хийч. За энэ хажуудлын нөхдөд бүр шоодод эхэллээ. Ой модонд ирсэн. Хилээ хоол ирсэн байж зүгээр яг хажууд нэг нөхдөд ирнэ. Шоочдаг бас. Спикер микертэй. За хоол маань нэг иймэрхүү. Ийм болж байна. За. Авчлах нь. За үзье. За ийм болж байна. Халсан юмсан. Нарийнхан болчтой юм маань. За тэг гол нь хамт. Гойч. Тэгээд хоол идээд дуслаа. Цагаан боллоо. Одоо энэ цагаан цэвэрлээд тэг хөдлөх тал руугаа оръё. За юмнуудаа хураагаад дуусчлаа. За өнөөдөр нэлээд амжилттай байлаа гэж би үзэж байна. Энэ хаалт бол үнэндээ гоё юм байна. Утаанаас бол хамгаалт юм байна. За тэгээ энэ хойдлын бас сүдвэрчиг бол ер нь бол баараг зүв хийц. Одоо зүгээр яг энэ галны дээр хасахад жоохон хойно хахад болох юм байна. Бусдаар бол ер нь нэлээд гоё болчлаа. Бэлтгэсэн байсан төлөвний моднуудаа босгоод үлдээчлээ. Дараагийн удаа эрэхтэй шууд төлөхөд гоё хөөрэ модтой байна гэсэн үг. За дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Лайк, subscribe, share хийгээд өгөөрэй. Бас санал сэтгэлээ комент дээр хуваалцаад өөр юу хийвэл бас гоё ахаар энэ таад маань хэлээрэй. Тэгээд Outdoor Boys teamтэй байна гэж хэд хэдэн хүмүүс хэлсэн. Тэр бол өстой үнэндээ гоё санагдсан шүү. Тэгээд гоё урмын өгсөнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.